Сайн байцгаана уу? Ганаа миний YouTube хуудсанд тавтай морил. За өнөөдөр би та бүхэндээ Хятадын нэгэн алдартай хөтлөгч эмэгтэйн алга болсон хэрэг болон хүний биеийн нууц хэмээх үзэсгэлэнгийн талаар ярихаар бэлдсэн байгаа. Ингээд тоглон сууж таалан сонсноо. Та бүхний харж байгаачлан зурган дээр гарч байгаа эмэгтэй бол Хятадын Далиан хотын үндэсний радио телевизийн хөтлөгчөөр ажиллаж байсан Жан Вэйжи гэх бүсгүй. Тэрээр сурчлагын салбарт гарч ирснээсээ хойш маш үзэсгэлэнтэй чадварлаг бүсгүй гэдгээр маш хурдан олонд танигдж амжилтанд хүрсэн залуу хөтлөгч эмэгтэй. Түүнийг маш олон залуучуудын зүрх сэтгэлийг булаасан түүхс эмэгтэй гэдэг байсан. За мөн түүний хөтөлдөг өдрийн хөтөлбөр нь Хятадтай рейтингээрээ хамгийн түрүүнд буюу 1-р бичигддэг нэвтрүүлгийн донд аль биесээр бүртгэгдсэн байдаг. Эмэгтэй хүнийхээ хувьд ч гэсэндээ маш нээлттэй, элен далангуй, маш олон найзтай эмэгтэй хүнд байх бүхий л зан чанарыг агуулсан тийм эмэгтэй байсан. Харин 1998 онд хөтлөгч эмэгтэй нэг хүнтэй хамт яг л усанд хайсан чулуу шиг гинтэл алга болчихсон. Ямар ч сураггүй. Түүнтэй хамт алга болсон хүн нь түүний эзэн дотор боожиж байсан түүний хүүхэд. Алга болох үедээ 8 сартай жирэмсэн байсан. Тухайн үедээ Хятад орон даяараа түүнийг хайж ерэн сурчлах үйл ажиллагаа явагдаж байсан ч харамсалтай нь түүнээс ямар ч сурах чимээ гараагүй. 2012 он бараг л мартагдчихсан хөтлөгч эмэгтэйн сураг ахин гарч Хятад улс төдийгүй дэлхийд даяараа ярианы сэдэв болж эхэлсэн. Учир нь 2012 онд Америкийн нэгдсэн улсын Фоланд хотод хүний биеийн нууц гэсэн нэртэй нэгэн үзэсгэлэн нээлттэй хийж дэлхийн улс орон бүрээс тус үзэсгэлэн үзэхээр маш олон жуулчид тэнд очсон байсан. За ингээд Хятадын жуулчид тэнд Жан Вэйжиг харлаа гэсэн яриаг анх тэгдэж эхэлсэн. Хамгийн хачирхалтай зүйл нь хөтлөгч эмэгтэй маань тэнд үзүүлэн хэлбэрээр дэглэгдсэн гэсэн яриа. Тэгвэл уг үзэсгэлэн нь яг ямар үзэсгэлэн юм бэ гэхээр хүний биеийн бүтцийг яг боддоор нь харуулдаг гэдгээр онцлогтой үзэсгэлэн. Тодорхойлох юм бол хүний биеийн цогцсыг аваад доторх эрхтнүүдийг хаяад яс арьс булчныг нь ашиглаад хатаамал загвар болгож дэлгэгдэх тийм үзэсгэлэн гэсэн. Ихэвчлэн цаазлуулах ял авсан хоригдлуудын цогцсыг ашиглаж хүний биеийн хатаасан үзмэр болгодог гэсэн яриа байдаг. Ингээд 2012 онд Америкийн нэгдсэн улсад нээлттэй хийсэн нөгөөх үзэсгэлэн дээр байсан 8 сартай жирэмсэн эмэгтэйн хатаамал загвар нь тухайн үедээ Хятад орон даяараа алдаршиж байсан Жан Вэйжи гэх хөтлөгч эмэгтэй мөн гэсэн яриа дэлхийн өнцөг боломжт байгаа хүмүүсийн анхаарлыг татаж маш их цочирдуулж байсан. Хоёр нүд, хамар, амны арьцаа, толгойн ясны бүтэц, биеийн өндөр, хөлний хэмжээгээд бүгдээрээ энэ загвар бол яг л Жан Вэйжи мөн гэж хэлж байгаа юм шиг авь адилхан байсан. Үүний дараагаар Хятад улс орон даяараа хөтлөгч эмэгтэйн зурагтай нийтлэлүүд сонин хэвлэлийн эхний нүрээр гарч мэдээллийн хөтөлбөрийн оргил цагаар цацагдаж улс орон даяараа энэ асуудлыг хилэлцэж эхэлсэн. Тэр ч байтугай Хятадын хамгийн том үндэсний сонины мэдээллийн 2012 оны 8-р сарын 15-ны дугаарын онцлог мэдээгээр Жан Вэйжи хөтлөгч хүний биеийн хатаасан загвар болоод бидэнд буцаж ирлээ гэсэн гарчигтай нийтлэлд хүртэл нийтлэгдсэн. Тэгвэл энэ үзэсгэлэн дээр тавигдсан энэ 8 сартай жирэмсэн хатаамал эмэгтэйн загвар Жан Вэйжи мөн бол яг яагаад энд байгаа вэ гэсэн асуудал гарч ирсэн. Тухайн үедээ эд олонний танил болж алдаршиж байсан дутах зөвлөгөө төгс төгөөлтөөр эмэгтэй хүн гинтэл сарнаад алга болчихсон. Алга болсноос хойш 14 жил сургаггүй байжгаад гинтэл хатаамал загвар болоод гараад ирчихсэн олон хүний анхаарлыг татчихсан. Энэ хүмүүс энэ их мэдээллийн дундуур энэ хэрэгтэй холбоотой байх магадaltaй гэж бичигдэж байсан нэг хүн байгаа. Энэ хүн нь зураг дээр гарч байгаачлан Бушрай хэмээх Хятад эрхэн байгаа. Энэ эрхэн бол 1998 онд Далиан хотын захирагчаар ажиллаж байсан. Улс төрийн товчооны хувьд маш ирээдүйтэй улс төрч гэлцдэг байсан. Түүнийг Хятадын дараагийн удирдагч болно гэд дэмждэг хүмүүс олон байсан. Өндөр албан тушаалд маш хурдан суусан залуу эрхмүүдийн донд аль биесээр бичигдэж байсан юм хүн байгаа. Тэгвэл энэ хэрэгт энэ эрхэм яг яагаад бичигдээд яагаад яригадаад байгаа вэ гэхлээр тэрээр манай хөтлөгч Жан Вэйжи эмэгтэйтэй дотн харилцаатай байсан. Бүр тодруулах юм бол
Гэдсэн дотор нь боожиж байсан 8 сартай хүүхдийн эцэг нь Буширай хэмээх энэ эрхэм. Нэг талаас маш үзэсгэлэнтэй залуухан халуухан эмэгтэй хөтлөгч, нөгөө талаас ирээдүйтэй улс төрч яагаад болохгүй гэж тийм ээ. Гэхдээ за энэ дунд нэг асуудал байгаа нь Буширай хэмээх энэ эрхэм гэр бүлтэй. Жан Вэйжэ Буширайнаар гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэсэн. Тухайн үедээ Жан Вэйжэгийн хувьд бол хүүхдээ төрүүлээд хамт амьдрна гэсэн бодолтой байсан бол Буширайгийн хувьд бол эсэргээр байсан. Учир нь Буширай улс төрийн маш том хүсэл эрмэлзэлтэй Хятадын дараагийн удирдагч болох амбицтай байсан учраас тэр үедээ эхнэрээсээ салж чадхааргүй нөхцөл байдалд байсан. Учир нь түүний эхнэр тухайн үедээ нэрд гарсан хуульч байсан бөгөөд улс төрийн нөлөөтэй бүсгүй байсан баг. Асар том хуулийн барим ажиллаулдаг улс төрчидтэй маш сайн харилцаатай дотн эмэгтэй байсан. За тэгэхээр амжилтанд хүрэхэд нь эхнэрийнхэн тусламж хэрэгтэй гэсэн. За ингээд энэ олон эдрээтэй асуудлын дараагаар Буширай Жан Вэйжээс салахаар болсон. За ингээд хэдэн сарын дараа 8 сартай жирэмсэн байсан Жан Вэйжэ хоорсоргүй алга болсон байна. Тэгээд 14 жилийн дараа буюу уг үсгэлэн нээлттэй хийснээс хойш Америкийн нэгдсэн улсын нэгэн телевизийн эрен сурвалжлах багийн сэтгүүлчид за уг хэргийн талаар ахин эрен сурвалжилж эхэлсэн. За нэвтрүүлгээ бэлтэж байх хавцад тэдэнд нэгэн залуугаас дуудлага ирсэн байсан. Уг дуудлагыг хийсэн хүн нь Сүн Доо Чан буюу хятад хүн байсан. Энэ хүн нь нас орсон хүний цогцыг хүний сорьцны үйлдвэрт зөөж нийлүүлэх ажлыг хийдэг байсан гэдгээ илчилсэн. За хамгийн гайхмаар нэг зүйл нь за би тухайн цогцуудыг зөөж байх үедээ Жан Вэйжэгийн цогцос тэнд байгааг өөрийн нүдээр харсан гэж хэлсэн. За тэгвэл үүнээс сониуч харахаж үзэх юм бол энэ бүх хатаамал загваруудыг яг хэн үйлдвэрлэж хэн хийгээд байгаа юм тийм ээ. За тэр хүнийг л олчих юм бол энэ хатаамал загвар дээрх байгаа жирэмсэн эмэгтэй Жан Вэйжэ мөн биш хэсэг нь батлагдчих юм биш үү гэсэн асуудал гарч ирж байгаа. Хий даяар алдаршаад байгаа нөгөө хүчсэглэн үүсгэн байгуулсан хүн бол Германы задлан шинжээж Хагенс. Нөгөө хүчсэглэнд тавигдсан хатаамал загварыг үйлдвэрлэдэг үйлдвэр нь дэлхийн маш олон оронд байдаг. За түүний хамгийн том салбар буюу 70-80%-ийг эзэлдэг салбар нь Хятадын Далян хотод байдаг болж таарсан. За ингээд асуултын хариулт бараг л тодорхой болж байна. 1998 оны үед Далян хотын захирагчаар ажиллаж байсан Буширай за энэ үед уг үйлдвэрийг Далян хотод барих зөвшөөрлийг өгөөд за түүний эхнэр болох хүн нь за уг үйлдвэрийн хуулийн талаарх бүх асуудлыг нь хариуцдаг байсан болж таарсан. Тиймээс Хятад орон даяараа энэ хатаамал загвар бол Жан Вэйжэ мөн байх магадлал маш өндөр гэж таамаглаж байсан байна. Хятадын сонио хэвлэлүүд болон Америкийн сонио хэвлэлүүдийн зүгээс Хагенсаас за энэ загвар дээр байгаа бүсгүй яг Жан Вэйжэ мөн үү бидэнд албан ёсны мэдээлэл тайлбар хийх хэрэгтэй байна гэсэн шаардлагыг маш олон удаа хөргүүлж ирсэн. За харин энэ бүхний хариуд Хагенс бол талигачдын арга гэрийнхэн болон за бидний хооронд хийсэн гэрээ байдаг учраас бид нэр ямар ч хувийн мэдээлэл гадаашин задруулах ёсгүй, хууль эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй учраас энэ талаар хэлэх ямар ч боломжгүй. За харин миний хэлж чадах нэг зүйл нь за энэ эмэгтэй бол хятад эмэгтэй бол мөн за гэхдээ манай эхнэрийн найз байсан бүсгүй гал дөртөөд нас орсон эмэгтэй нь тийм хатаамлаа гэж хэлсэн. Уг хэргийн талаараа маш олон таамаглал байдаг. За тэр дундаас Хятадын сонио хэвлэлүүдээр бичигдэж байгаа байж болох нэг хувилбар байдаг. За энэ нь харталтандаа нүдэн сохорсон хотын даргын эхнэр гэр бүлээс гадуур харилцаатай байсан нөхөртөө уурлаад зогсоохгүй жирэмсэн эмэгтэй амь насыг нь хороогоод за цаашлаад түүнийг насан туршид нь олонний өмнө нүцгэн хэлбэрээр нь харагдуулах баримл болгож хувиргасан гэсэн нийтлэл. Бүх нөхцөл байдал яг ингэж заагаад байгаа учраас бас байж болох хувилбар тийм үү. За энэ бүхний дараагаар ямар ч нотлох баримт байхгүй учраас Буширай болон түүний эхнэр энэ хэрэгээс ямар ч шийтгэл хариуцлага хүлээгээгүй. Гэхдээ тэднийг ямар хүмүүс болохыг илчилсэн нэг хэрэг байгаа. За тодруулах юм бол эхнэр нь хамтран ажилладаг байсан англи залууга ашиг сонирхлын зөрчлөөс болж хор өгч хордуулж алсан хэрэгээр баримтлагдсан. Түүний нөхрийн хувьд гаднаасаа авилгатай тэнцэж хашгирдаг тийм улс төрчийн дүрд тоглодог ч гэсэндээ хөшигний ард лойрон аргаар асар их хөрөнгө цуглуулж
олон охид бүсгүүчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, ёс суртахууны болон улс төрчийн асар том зөрчил гаргасан учраас 20 хайлаар шийтгүүлсэн. За ингээд хичнээн эрх мэдэлтэй, мөнгөтэй, баян тансаг чинэлэг байлаач гэсэндээ үнэ хизээд ялдаг. За энэ хоёр бол насаараа 20 хайлаар шийтгүүлээд одоо шоронд байгаа. За өнөөдрийн басын явдал энэ хүрээд өндөрлж байна. Таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Дараагийн удаа маш олон сонирхолтой бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.